Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн 12 дугаар анги төгсөгчид хэлсэлтийн шалгалтанд сүүлийн 7 жил сонгон найрхан дүүрэгт эхний байруудад шалгарчээ. За сурагчдаа чанартай боловсрол эзэмшүүлж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлд анхаарч, их оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд 65 дугаар сургууль онцгой анхаарч иржээ. За тухайн сургуулийн 50 жилийн энэ онд тохиож байна. 65 дугаар сургууль 1975 онд Намхан цагаан галдаг дан байшинд анхны хонхоо дуугаргаж хичээллэж эхэлжээ. Одоо 90 орчим багш сургууль хүмүүжүүлэгч 2100 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 50 жилийн хугацаанд хүүхэд гэр бүлд ээлтэй сургууль, шилдэг менежменттэй сургууль зэрэг 14 шагнал авч чанартай боловсрол олгох ажлаа дүгнүүлжээ. Сургуулийн маань одоо хамгийн гол чухал ажил бол сургалтын ажил байдаг. Сургалтын чиглэлээр бид нар 12 дугаар анги төгсөгчд маань элсдийн ерөнхий шалгалтанд сүүлийн одоо 7 жил дараалан дүүрэгтээ эхний байр эзэлсэн сайхан амжилт гаргасан бол 2025 оны элсдийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 548 ерөнхий боловсролын сургуулиас топ 60 сургуульд шалгарч 50-д ирэмблэгдсэн сайхан амжилтаар 50 жилийн ойдоо бэлэг барьж байна. Сургуулийн сургалтын чанарын үр дүн илэрхийлдэг, сурагчдын мэдлэг ур чадвар, бие даан сурах чадамжийг үнэлдэг 12 дугаар анги төгсөгчдийн эсэлтэн шалгалтад сүүлийн 7 жил сонгон найрхан дүүрэгтээ эхний байрт шалгарч иржээ. Тухайн сургуулийг техникийн ухааны доктор Молом Жамцаас эхлээд Монголын морин спортын холбооны гишүүн, морь тайлбарлагч Оюунбаатар, ангаах ухааны доктор Баасан сүрэн тэргүүтээ урлаг спорт шинжилгээ ухаан ангаах ухааны салбарын шилдэгүүд төгсжээ.